Түн түүш. Би бага ангийн сурагч л да. Манай ангийнхны ихэнх нь хичээл хийхээсээ илүү зүг гүйтгэх дуртай. Би ч гэсэн ангийнхаа хөвгүүд рүү зажилсан цаас шидэж огтын үснээс зулгаах дуртай. Багш маань биднийг анги ахих тусман улам сахилгагүй болохондоо яан гэж дандаа өгүүлдэг юм. Тэгэд багш биднээс юу асуудаг гэж? Та нар яагаад даалгавраа хийгээгүй юм бэ? Яагаад наашаа анхаарахгүй байна? Хичээлийн бэлтгэлээ хийгээгүй юм уу? Нэг өдөр манай ангид шинэ сурагч ирлээ. Тэр бол ёстой хөгийн амьтан. Хүнийг танихгүй багш. Тэрнийг хүзүүгээр нь осруулчихсан орж ирсэн. Тэгээд тэр "За танай ангид шинэ сурагч ирж байна. Нэр нь Түн түүш. Та нар дараа сайн танилцаарай. Харин одоо хаан сулгах уу?" Гэт ийш тийш харлаа. Багш маань баярлсан гэж ихтэйхэн тэгснэн уриалгахнаар толгой дахин нэмсэглээд сурагчийн дүрмд хувцс өмссөн гахаан тооройг өхөөрдөн харж танихгүй багшийн гараас уяаны үзүүр ногоон цүнхийг гартан авлаа. Бид сахилгагүй тэхэм мартан мэл гайхаж цэл хөхрлөө. Энд ч одоо юу болоод байна? Хүн амьтан хоёр нэгдүр суралцдаг юм уу? Эсвэл наадах чинь ид шид таймдэн үү гэж асуумаар санагдсан боловч бидний хэмаанч дуугарсан. Багш Түн түүшийг хөтөлсөөр хамгийн арын ширээнд очоод хүзүүвчийн мултлаа. Тэгээд сүнхнээс нь ном, дэвтэр, үзгийн гаргаж тавилаа. Бид бүгд аман анхан харахаас өөр юу хийх вүлээ? Багшийг хуурайныхын завсар үзэг хавчуулахыг хараад би зол тойлдуу алдсангүй. Тэгээд багш бидний урд гараад "За, хичээлэн үргэлжлүүлцгээе" гэж хэвнэг хэлэхэд бид сая л самбар руу эргэж харцгаалаа. Гэсэн чи бид арын ширээ рүү байн эргэн харж байлаа. Дараа суудлын дээр түнтгнэн үг хэлэх гэж байх шиг Түн түүш ханшорон ширээний араас араа ядан цохойлох хажээ. Багш самбар дээр хідэн тав ичээд "За хариуг нь хурдан хэл." Бид учрыг олох санаатай мөнгөнжээ байтал араас гэх дуугарлаа. Бид зочин арагш хараад дараа нь багш руугаа анхаарлаа хандууллаа. Гэтэл багш "Зөв. Хариу нь 2. Түн түүш энэ бодлогыг маш зөв бодлоо" гэхин дээр Экснэ бидэнд хандан "Түн түүш дүүргийн олимпиадад 1-р аваар эзэлж байсан юм шүү дээ. Тэрнээс та нар суралцах хэрэгтэй шүү" гэж нэмж хэллээ. Ингээд бид торойтой мөр зэрэгцэн суралцах болов. За, эхний машин хэдэн тонн өвс ачсан бэ? Түн түүш зөв. Эхний машин 2 тонн өвс ачжээ. Тэгвэл 2 дугаар машин яг зөв. Түн түүшд 10 оноо тавилаа. Дараагийн өдөр "За хүүхдүүдээ, өчигдрийн гэрийн даалгаврын хариуг одоо хэлээрэй." Бид тэр олон тэднүүдийн тоосоор 65 болоход Анайл багшин "Зөв, Түн түүш сайн байна" гэхэд дуу чангарч байна. Монгол хэлний хичээл дээр чи Түн түүш байнга магтуулна. Багшийг ор ямар тийм ялгалын дагавар үлээ? Тэгэхэд өнөөгч нь ширээн дээр гарчоод ханшаараа дэвтрийн хуусуудыг шижгэнтлэргүүллээ. Тэгмэгс багш "Зөв. Үйлдэхийн тийм ялгалыг Түн түүш маань биечлэн зөв үзүүллээ" гэж байна. Тэгвэл ос нөхцөл ямар гэд багшин асуултан эхэлж дуусаагүй байтал Түн түүш хаалгаар өгүүлээ. Итнар гэж нэг ёстой тэнэг юмнууд тэр бүхэн зур ам хэлээрэн гарахын тийм ялгал гэд хэлчихгүй яавта. Ангасаар суугаад баханаас дор мэдлэгтэйгэн харуулад байх юм да. Хөрвөн хөлтийн ухааныг биширсэн бид нэг л мэдхэд шүүгэн өмилдхэн болсон байлаа.
Жирээний ард томоотой суугаад яг л тоорын адил багшийн ярихыг туйлын анхааралтай сонсдог боллоо. Бас багшийн хаан "Зөв, сайн байна" гэх үнэлгээний төлөө бид хичээцгэх боллоо. Тэгсээр түнтүүшийг олон гэж байх зур 3 оронтой тоог бид нэгэн дуугаар ганц мөр хэлчихдэг боллоо. Хариун 500 ширхэг гарч байна өгшөө. Эзэн бодож сайн байна. Багшаа, энэ бол холимог нийлмэл өгүүлбэр. Зөв, маш сайн байна. Бэтэ дэ нацаг доржийн миний нутаг шүлгийг цээжээр уншиж, англи хэлний цагаан толгойн дуугаан алдаагүй дуулдаг боллоо. Бас хүүхдийн мазаалай цуурлыг уншин инээлдэж, дэлхийн түүхийг нэг дайн ярьж өгдөг боллоо. Сүүлдэн түнтүүшигч хайхраа сууж байх хүүхэд ангид байх болжээ. Орой тэнд сууж л байна. Гэт дуугарч л байна. Ямар ч таал Монгол хэлний олимпиад дээр тэрний ирээгүй хинж анзаараагүй байх юм. Нэг өдөр бид сургуулийн олимпиадад ангаараа тэргүүн байр эзэллээ. Тэгээд энэ баяртай мэдээгээ дуулгахаар багшийнхаа гэрлүү хүйдэцгэлээ. Тэр өдөр багш маань өвчтэй байсан болохоор сургууль дээрээ ирээгүй юм л да. Тэгээд очсон чинь багшийн гэрийн хаалгыг хэн тайлсан гэж бодно. Түнтүүшийг орой болгон ирж авдаг өнөөх өвөө. Тэгээд өөр бас хэн байсан гэж санана. Яг түнтүүш. Тэр бид нарыг харагч сөхөөгүй түнпэнтэй хоол ховдоглож байлаа. Бидний дуулгасан баярт мэдээг багш минь сонсоод "Зөв, сайн байна" гэж бараг л хашгирч билээ. Харин тэгтэл түнтүүш хоолон идэхэн болоод багш руу харан "Яагаад вэ?" гэх шиг ганц удаа гэж дугарлаа. Дөрөм товд сөмсхөрөн удтал номхрон суудаг. Багшийг үг хэлмэгц гэж хариулдаг. "Зөв, сайн байна" гэхлээр улам ихээр гэж дуурдаг энэ сургуультай амтныг бид өхөөрдөн инээлдлээ. Багшаа, та түнтүүшийг хичээлд нь явуулна үстэй. Та нар чинь арай энэнгүүгээр үгүй багшаа. Одоо бид нарт түнтүүшийн хэрэг байхгүй. За тийм байлгүй дээ. Одоо наадахыг чинь та нартай хамт хичээллүүлэхгүй. Харин миний нэг найз багш маань түнтүүшээ нэг ганцхан сар өгөөч дээ гэж гуйгаад байгаа юм. Хөөх юм уу түнтүүш маань эрх улиралд тэдний ангид л очиж ажиллаа хийх болох нь дээ. Би түнтүүшийг барьж өөрлөгөө харуулад. Түнтүүшээ, чиний очих анги азтай юм шиг үгүй бас азгүй юм шиг гэлээ. Харин тэр над руу удаан гэгч харснаа чанга дуугаар гэж хариуллаа.